Одоо тэгээ жилийн жилд нэг юм бие биенээ аргасаасан юм арьсарга бол дуусч байна л да. Бэлчээрийн төлөв байдлын тайлан хүнсэл аж хөнгөн үйлдвэрийн яам хариуцдаг. Байгаль орчны төлөв байдлын тайланг байгаль орчин амьсгалын өөрчлөлтийн яам хариуцдаг. За энд алдаа гарч байгаа. Бэлчээртэй холбоотой асуудал дээр. Хоёр яамны уялдаа холбоо сайн байгаа гэж хэлээд байгаа. Тийм сайн биш байгаа. Би бол тэр өнөөдөр явагдаж байгаа үйл ажиллагаа шинээр хийгдэх гэж санаачилж тухайд явуулж исэн үйл ажиллагаа мөн одоо хөдөө орон нутагт малчттай уулзаа явж хахад үүсч ярьж байгаа асуудлаас улбаатаагаар би энэ үгийг хэлж байгаа. Тэгэхээр хоёр яамны үйл ажиллагаа сайжрах ёстой. Ер нь цаашдаа энэ бэлчээрийн төлөв байдлын тайлан, байгаль орчны төлөв байдлын тайланг хоёулаа ингээ хоёр яам дээр явах ёстой мó гүмүү гэдгийг ч гэсэн бид эргэж харах ёстой юм бэл. Тэгэхгүй болохоор үйл ажиллагааны хувьд голд нь хохирж байгаа нь өөрөө хөөрөх нэг малчд бэлчээрийн хомсдол эргээд махан бүтээгдэхүүн бусад бараа бүтээгдэхүүний өнөөсөлд ганцууд гэдэг ингээ олон асуудлууд үр дагаврууд гарч байгаа шүү гэдгийг би нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаар байгаль орчин амьсгалын өөрчлөлтийн яам тусгай малт газар нутгийн тухай хуулиа мөрдөж ажиллах юм уу ажиллахгүй мүү гэдгээ бодоорой. Цаашдаа бэлчээрийн асуудлууд бол улам ихээр өндөгдөнө. Тэр үед отрын мал оруулдаг болох юм уу болохгүй мүү? Хадлангаа үргэлжлүүлж авах юм уу авахгүй мүү? Сүүлдээ наад бэлчээргүй болсон малччин тусгай хамгаалалттай газар нутг руу ч орно шүү. Энэ дөр бол би одоо сайд байхдаа хатуу зарчим барьж ирсэн. Тэгээ энийг байгаль орчин амьсгалын өөрчлөлтийн яам бас бодно үсттэй. Хүнсэл аж хөнгөн үйлдвэрийн яамнаас болол тусгай хамгаалалттай газар нутг руу мал оруулал гэж байгаа юм байна. Тэгээ энэ дэр ямар байр суурьтай байгаа гэдгийг түрүү хариулсангүй. Нийслэлтэй холбоотой асуудал дээр өнөөдөр түрүүн би юм асууж байгаа бас амтсангүй. Автобусаа цагаар нь явуулж өгөөрэй дарга. Автобусаа цагаар явдаг болохоор тэр цагч нь ерөөсө хэдэн минут хүлээгээд ирэхгүй. Одоо өвөл болохоор бүр хэцүү. Тэгээ цагаар явдггүй автобустай хүлээгээд идэг аргаа бараа сүлдээ буцаад машинаа гаргаж унахал асуудал үүсэж байгаа. Тэгээ энэ дэр нийслэл бол өвлийн бэлтгэл ажлынхаа хүрээнд энэ автобусаа цагаар нь явуулдаг хэлбэр рүү оруулаарай. Бас энэ чандлан мөрдөрөө гэдгийг хэлэх гэж байгаа. Батбаатар сайдад буруу мэдээлэл өгсөн юм шиг байна. Энэ яамныхан өөрсдөө албан тушаалтнууд яагаад энэ сайдаа буруу мэдээлэл ангаад байдیں۔ Сингапуртаа байгуулсан хөлөмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааны зөвшөөрлийн хилцээр 3 жил гацаагүй шүү дээ. Энэ 2023 онд 6 сард би санамж жишээ байгуулж ирсэн. 2 жилийн өмнө. Тэрний дараагаар гант төмөр сайд эдийн засгийн хөгжлийн сайдаар очиод энэ хилцээрийн асуудлыг үргэлжлүүлж авч яваад 2025 оны 2 сард энэ хилцээр чинь бүрэн бэлэн болцсон байсан. Нэг асуудал байсан нь улсыг хурлаар сойрхон батлах уу, засгийн газар шууд баталчих процесс руу явах уу гэдэг л юм байсан бохоггүй юу. Тэгэл улсыг хурлаар сойрхон батлаад яах юм бэ? Засгийн газрын түвшиндээ явчихъя гэл энэ асуудал эцлэгдэн шийдвэрлэгдэл сангийн яам шийдвэр өгөхгүйсэн. Ер нь бол улсыг хурлаар сойрхон батлах ёстой буюу олон улсын гэрээний 8-3-аар явах ёстой гэдэг залтыг барьж исэн. Энэ дээр сангийн яам зөвшөөрлөө өгөөд ингээд хилцээр байгуулагдсан шүү. Энэ Сингапуртаа байгуулсан хөлөмжийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааны зөвшөөрлөлтөй холбоотой хилцээр бол гацсан зүйл байхгүй шүү гэдгийг хэлэх гэж байна. Хоёрдугаар энэ дээр өнөөдөр яам нэг ажил хийх ёстой. Зөвшөөрлийн тухай хуулийн дотор энэ зүйл нь байхгүй байна. Ягаад тэгэхээр манайх уур амьсгалын өөрчлөлтийн буюу хөлөмжийн хийн хуульгүй орон. Энэ хуулийг яралтай явуулж зөвшөөрлийн тухай хуулийн дээр тодорхой зүйлсийг оруулахгүй бол хамтарсан хорооч нь үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа шүү гэдгийг бас анхааруулж хэлэх гэж байгаа. За ийм зүйлсүүдийг хэлье да. Баярлалаа.